Төрийн болон орон нутгийн өмчийн музейн ажилтнуудад соёлын үеийн хадгалалт хамгаалтын мэрэгжлийн чадварчийг бэхжүүлэх сургалтыг Чингис хаан үндэсний музейгээс Монгол улсын шинжлэх ухаан технологийн их сургууль, Бүгд найрамдах Солонгос улсын Гүнжүүгийн үндэсний их сургуультай хамтран 4 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Соёлын үеийн эд зүйлсийн хадгалалт хамгаалтыг орчин цагийн шинжлэх ухаан, технологийн дэвшилтэд нийцүүлэн олон улсын жишгт даган хэрэгжүүлэх, сан хөмрөгч, үзмэртэй харьцан ажилладаг нарийн мэрэгчлэтнүүдийг чадварчуулах зорилгоор энэхүү агсан төвчний сургалтыг 8 дугаар сарын 3-наас 7-ны өдрүүдэд танхим практик хослон явууллаа. Энэхүү сургалт нь музейн сан хөмрөгч болон музейн салбарын мэрэгчлэтнүүдэд зориулсан мэрэгжлийн төвчний зорилттой сургалт. Сургалтаар дамжуулан сан хөмрөг, үзэсгэлэнгийн үзмэрт хадгалалт хамгаалт цэргийн сургалтыг хэрхэн шинжлэх ухаантай холбон хийх, дүрслэг урлагийн бүтээлийн хадгалалт хамгаалтын хүрээ хэрхэн тэлж байгааг агуулсан. Мөн Монгол мэрэгчлэнүүд бие даан практик ажилдаа ашиглах хэрэгцээтэй мэдээллийг олж авсан сургалт боллоо. Сургалтаар хадгалалт хамгаалтын шинжлэх ухааны тухай, хадгалалт хамгаалтын арга технологи, соёлын үеийг хадгалах зохистой орчин, биологийн орчны задралын онцлог, эрсдлээс урьдчилан сэргийлэг, соёлын үеийг дижитал технологи хэлбэрээр тайлбарлах, цэргийн цэцэрлэх аргад суралцсанаас гадна соёлын үеийн хадгалалтын орчны дүн шинжилгээ хийж, соёлын бие төвийн насыг уртсах аргад оролцогчдод суралцлаа. Сургалт эхлэхээс өмнө Чингис хаан үндэсний музейн сошиал сувгаар зарыг нээлттэй явуулж, Монгол улсад соёлын үеийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 35 байгууллагын 108 хүн хамрагдаж, өнөөдөр олон улсын сертификатаа гардан авлаа. Сургалтыг Бүгд найрамдах Солонгос улсын үндэсний музейн мэрэгчлэтнүүд Дижоны шинжлэх ухаан технологийн их сургуулийн багш профессорууд хөтлөн явуулж, туршлагаасаа хуваалцсан үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.